За сайн байцгаана уу эмэгтэйчүүд олон улсын одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын мэндийг хүргье. За тэгээд баяр эмэгтэйчүүдийн баяраар ялангуяа одоо бүсгүүчүүд маань цэцэг бэлгэнд авдаг. За зарим бүсгүүчүүд болохоор би цэцгэн дургүй, цэцэг авахаар хүчдэг юм аа тий. За зарим одоо эрэгтэй хүмүүс болохоор заавал одоо цэцэг бэлгэлэх хэрэг байдаг юм уу да тий. Тэр ч одоо ямар ч хэрэггүй. За сая бол бүр фэйсбүүкээр ямааны хоолч гинөө тий. Тиймэрхүү одоо ингээд мэдээлэлүүд явж исэн. За тэгээд энэ бол энергийн түвшиндээ бидэнд ямар одоо нөлөөг үзүүлдэг вэ гэдэг талаар та хэд бяцхан зөвлөгөө өгье. Тэгэхээр цэцэг гэдэг бол эмэгтэй хүний энергийг сэргээж өгдөг тий. За ялангуяа одоо сарнаа бол маш хүчтэй энергийн долгион одоо чичирхийлэг бий болгож идэг буюу эмэгтэйлэг энергийг сэргээж бидний зүрхэн чакраг идэвхжүүлж өгч идэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй энергийн тэнцвэр одоо юугаар ялгаатай байдаг вэ гэхээр эрэгтэй энерги бол үргэлж ноёрхол руу одоо тэмүүлж идэг тий. Их шин чанар дайчин одоо тэр одоо ялалтыг одоо ялалт амжилтыг одоо байгуулж одоо тухайн хүн эрэгтэйлэг энергийн сэргэж ирч хүч нь оргилдог бол эмэгтэй хүн яадгүй гэхээр хайрлаж, инхрийлж, уучлах, нэгүсэх гэдэг зүйлээр те өөрийнх нь дотоод эмэгтэйлэг энерги одоо сэргэж идэг. Тэгэхээр одоо орчлон ертөнц буюу одоо бурхан бидэнд ямар одоо чадамжийг өгсөн байдгүй гэхээр эрэгтэйлэг энерги бол үргэлж ноёрхол руу тэмүүлж идэг, эмэгтэйлэг энерги бол үргэлж төгс рүү тэмүүлж идэг. Тэгэхээр эртдээр үеэсээ ер нь бол эрэгтэй хүний тархинд буюу эрэгтэйлэг энерги гэдэг вөхөр илүү хүчтэй байх хэвээр, дайчин байх хэвээр. Тэгжээж тэр одоо омгийн дундаа илүү хүчтэй, дайчин үргэлж юм тулааны талбар дээр одоо ялж дийлж те одоо таалагдсан одоо эмэгтэйгээ авч суухад хүртэл одоо тэ эртдээр үеэсээ ингэж хоёр одоо эрэгтэй тулалдаж тэр тулаанд одоо ялсан одоо тухайн одоо эмэгтэйтэйгээ суух ч гэдэг юм уу те. За амьтад дунд ч гэсэн эдгээр зүйлсүүд болоод энэ бол одоо байгалийн одоо тийм жам юм аа. Тийм учраас эрэгтэй хүн болвол эрч хүчтэй, дайчин өөртөө ихтэй энэ нь үргэлж ноёрхол өөрөө тэр эзэн эрхийг одоо гартаа атгах эрх мэдэл гэдэг зүйл байж идэг. Тэгвэл эмэгтэй хүний энерги болохоор яаж юм тэгэхээр эмэгтэйлэг буюу дотоодосоо бурхан бидэнд ямар одоо чадамжтай, ямар давуу талыг өгсөн гэвэл бусдыг уучлах, нэгүсэх, хайрлах, инэрхтэй энэ одоо энергийн чадамжийг бол эмэгтэйчүүд бидэнд өгсөн. За тэгээд гол нь одоо тий би чин сэтгэлээсээ дотоодосоо ялгаруулж чадахгүй болохоор эмэгтэйлэг энерги маань байхгүй болчиход байгаа. Тэгэхээр яаж одоо энийг бид нэр ихэнхдээ буруугаар ашиглаад байна гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо тий бусдыг хайрлах, нэгүсэх тэр их одоо авьяас чадамж дотоод нь байхад түүнийгээ эсэргээрээ одоо үзий атах, гомдох. За тэгээд дээрэс нь одоо тийм хүн ингээд хүнийг хайрлаад үгээрээ өрөөхөд те тэр одоо үгийн эрчим, тэр энерги эрчим нь бол маш хүчтэй байдаг бол бид хүнийг өрөөх биш одоо жишээлбэл ховж ив ярах те одоо муудалцах, хүнд гомдлох гэд нөгөө хүчтэй одоо энэ амаар гарч байгаа энэ гэрц чиргээ давтамжийг эсрэгээр нөгөө гурвалжин уруу харуулж байгаа шиг тийм хүчтэй одоо энэ гэрц давтамжийн одоо энэ амаараа бид нар сөрөг одоо зүйлсүүдийг ярьснараа өөрөө өөрийнхөө энергийг мохож өөрөө өөрийнхөө энергийг одоо сарниулж байдаг. Тэгвэл эмэгтэй хүний жинхэнэ хүч нь юу юм гэхээр нөгөө дотоодд нь байдаг буюу тэр хайрлах, инхрийлэх, нэгүсэх энэ зүйл дээр одоо эмэгтэй хүний энерги сэргэждэг. Тэр эмэгтэйлэг энерги төгс рүү гэдэг үгийг таад бодоод үзэлтэй те төгс гэдэг бол бүх зүйлийн дээд ноён оргил. Тэгэхээр эрэгтэй хүн хичнээн ноёрхол руу одоо тэмүүлж байгаач тэр эрхлийг бүтээсэн тэр одоо те хичнээн мундаг одоо эрэгтэй хүн ноёрхлыг бүтээлэхэд цаана тэр одоо ноёрын зогслоож идэг эмэгтэй хүний энерги заавал энэ орчлон ертөнцийн ин ян энергийн тэнцвэрээр одоо оршин тогтнож байд юм байна. Тэгэхээр ялангуяа одоо энэ ярих юм бол ер нь бол маш том сэдв. Энийг нэг сэргээдэг нэг зүйл нь бол сарнаа байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн одоо сарнаа авахаар яадгүйгээр тэр сарнаан энерги, сарнаа эрчим хүч хүний дотоод эмэгтэйлэг энергийг нь сэргээж зүрхэн чакраг нь идэвхжүүлж нөгөө нэг уян зөөлөн те нөгөө нэг хайрлах, нэгүсэх ийм энергийг дотоодоос нь нэгсэндээ гадны нэг биетээр сэргээ гэдэг нь гэсэн үг. Тэр биет нь юу юм гэхээр сарнаа байж. Тэгэхээр эрэгтэй хүн
тэ хайртай хүндээ буюу эхнэртэй сарнаа бэлтгэлгийн маш том давуу тал нь юу юм гэхээр цаа дутх учир нь зүгээр нэг сарнаа аваад эхнэртэй өгөөд баярлаа гэд дуусч байгаа зүйл биш. Эний цаана нүдэнд харагдахгүй маш том энергийн бүтэц бий болж явж байдаг. Нэгсэндээ эрэгтэй хүн эхнэртэй сарнаа бэлтгэлснээр өөрийнх нь хайртай эмэгтэйгийнх нь тэ эхнэрийнх нь тэр дотоод уян зөөлөн эмэгтэйлэг тэр нэгүсэг хайрын энергийг нь нэгсэндээ сэргээж өгч идэв. Тэгэхээр тэр эмэгтэйлэг энергийн тэр гоё энерги сэргснээр тэр энергиэр буцаад эрэгтэй хүний энерги нөхөгдөж идэв. Тэр эрэгтэй хүн болвол ийм дайчин тэ үргэлж одоо гэрээсээ гараад явхад яадгүйгээр үргэлжил одоо юу гэдэг ажил дээр одоо нийгэмч дээр ийм үргэлж ийм тэмцэл дунд байдаг эрэгтэйлэг энерги, эрэгтэй хүний энерги гэдэг бол тэ эртээр үеэсээ үргэлж тэмцэж идэг одоо хүчтэй байгаа нь амжилттай байдаг. Энэ бол одоо ч гэсэн эрэгтэй хүний тэр генэнд нь тархинд нь байдаг нэг код. Харин ямар үед амар амгалан тайван байдгүй гэхээр эхнэрийнхэн дэргээд гэр орондоо хайртай хүнийхэн дэргээд өөрөө юм 50 амар амгалан байдаг. Тэр үедээ нөгөө гадуур яваад те эрч хүч дайчин байдлаа алдаад те эрч хүчээ одоо энерги зарцуулаад ирсэн бол хайртай хүнийхэн дэргэд байж эхнэрийнхэн дэргэд байж гэр бүлтэй гэртэй байж тэр дотоод одоо эрч хүч хугслагдаад ингээд доошилсан энерги нь буцаад дэшигээ нөхөгдөж идэг. Буцаад дэшигээ нөхөгдөөд гараад маргаашийн эрч хүчтэй амьдрал дараагийн амжилтын төлөө тэмүүлж идэг. Тийм учраас эр хүний дотоод эрч хүчийг цэнгэлдэг нь одоо өөрийн гэр орон буюу хайртай эмэгтэйнд байж идэг эхнэр нь ээж идэг. Тийм учраас энэ эхнэрийн тэр одоо заан чанар дотоод энергийг сэргээдэг нэг гадны бит зүйл юу гэхээр сарнаа ордог байна. Энээс гадна маш олон зүйл байгаа. Зөвхөн нэг хэрэгэлсэн. Тэгэхээр өнөөдөр эмэгтэйчүүдийн баяр болж байгаа болохоор зарим одоо бүсгүүчүүд за би ч гэсэн ер нь тэгж боддог байлаа. За тэгээ цэцэг аваад өгчдөг. Тэгэхээр тэр цэцэг аваад өгөх нь яг тэр би авсан ч аваагүй ч тэр цэцэг урдгаараа ургаад наслах хэвээр тэр тэ наслаад тэгээд үхээд дараагийн одоо шингээд ингээл одоо нөгөө сүнсээр ярих юм бол сүнсний одоо юм тойрог л явж байгаа байхгүй тий. Одоо би одоо жишээлбэл хамгийн дээд нөхөн 100 наслаад одоо бид ингээл энэ хорвоо ертөнцөөс ботчихвэл ингээ хүчтгий ингээд одоо биднийг тийм том оршихуй одоо тий энэ ингээл 100 жил наслаад өвчт юм аа 80 жил наслаад өвчт юм аа хэрэггүй гэж байгаа шиг тэр сарнаан өөрийнхөө амьдарж байгаа тэр одоо хоног нь л тэр ахгүй те тэр бол бидэнд юусэн хамаагүй би аваад өхүүлсэн юм биш тэр эмэгтэй аваад өхүүлсэн юм биш харин тэр нөгөө цэцэг хитчнээ өгдөг ч нөгөө авах мэдрэмж нь бол одоо мөнхөд байдаг юм а гэдэг чинь ерөөсө тэр цэцгийг аваад те тэр баярлах энерги буюу тэр эмэгтэй хүний тэр ингээл аваад гой үнэрлэлтэй те тэр үнрээр хүний тэр дотоод оршихуй дотоод энерги маш гоё ингэж сэргэж өгч өгдөг тэр одоо дотоод энерги урсгал нь эргээд нөхрийгөө цэнгэлж бод нөхөр илүү их дараагийн амжилтыг бүтээх дараагийн те тэр эд баялагын урсгалыг бий болгоход бол ин ян энергийн те эрэгтэйлэг энерги нь одоо гэрлүү одоо эд баялагын урсгалыг оруулж ирдэг бол ян буюу эмэгтэйлэг энерги нь тэр эд баялагын урсгалыг тогтоом барих энерги нь жинхэнэ эмэгтэй хүний дотоод эмэгтэйлэг энерги гэдэг юм а. Тэгэхээр өнөөдөр ихэнх эмэгтэйчүүд буюу бидний эмэгтэйлэг энерги бол яалчгүй одоо бидний оршин байгаа те энэ амьдралын хэв маягаас болоод эмэгтэйлэг энергийн тэнцвэр бол нэлээд алдагдaltaй байдаг. Үргэлжил те эрэгтэйлэг энерги нь давамгайлцсан байж идэг. Ноёрхол руу тэмүүлдэг төгс байх, дайчин байх, хүчтэй байх гэдэг чинь бүгдээрээ эрэгтэйлэг энерги байхгүй. Тэр бид нар сургууль сурахаас ахвалал онц сурах хэвээр те амжилттай байх хэрэгтэй. Энэ ажилтаа тийм хэвээр. Энэ юу яг цаад утгаараа бол эмэгтэй хүн хийх ёстой гэсэн утга биш. Зүгээр бидний эрэгтэйлэг энерги. Эрэгтэй хүнд ч эрэгтэй энергийн тэнцвэр гэж байгаа, эмэгтэй хүнд ч эмэгтэй энергийн тэнцвэр гэж байгаа. Зүгээр энэ тэнцвэрийн баланс нь тэнцвэрцээ байх ёстой буюу одоо хуваар ярих юм бол юу гэдэг эмэгтэй хүнд эмэгтэйлэг энерги нь 70%, эрэгтэйлэг энерги 20% л ах ёстой. Харин эсвэргээрээ эрэгтэй хүнд эмэгтэйлэг энерги 30%, эрэгтэйлэг энерги нь 70% л ах хэвээр. Энэ хоёрын тэнцвэрийг барьж явах хэвээр. Хит ингээд ихтэй би хит эрэгтэйлэг энергийн давамгаалал ажил дээр стачин те бүх зүйл дээр юм эрэгтэй хүний хийх хэвээр зүйлийг хийгээд тэртээ нийгэм бид нарыг тийм болгоцсон те эрч хүчтэй дайчин ажлын төлөө зүтгэж जैन те энэ бүх чинь дандаа эрэгтэйлэг эрч хүч. Түнгүүд миний одоо эрэгтэйлэг энергийн баланс дээшээ болоод
боловсронгууд миний нөгөө эмгтээлэг энерги буюу уян зөөлөн, нэгүсэх, хайрлах, өвшөөх тэр төгс рүү тэмүүлдэг энерги маань дутагдаад ирэхээр л энэ энергийн тэнцвэрийн баланс алдагдаад байгаа маа. Харин эрэгтэй хүмүүс болохоор хит эрэгтэйлгийн давамгаалаад нөгөө эмгтэй энергийн тэр нь 30% нь алдагдаад ирэхээр яаж юм тэгэхээр ямар үед уян зөөлөн байх уу, ямар үед хүнийг уучлах уу, хайрлах уу, нэгүсэх үү гэдэг тэр энергийн тэнцвэрийн баланс нь алдагдаад хиттэй ийм хатуу ширүүн хахир гэдэг ийм зүйлийн баланс алдагдаад ирдэг. За тэгэхээр энэ бол эрэгтэй эмэгтэй энергийн тэнцвэрийг дотооддоо байрна гэдэг бол энэ энергийн одоо тэр тэнцвэрийн маш чухал нэг хэсэг байгаа. Бид нар хичнээн энерги нөхөд өөрийнхөө энергийг дүүл бүрэн болгосон хэдий ч дотоод энергийн тэнцвэр нь хэр тэнцвэртэй байна вэ? Тэгэхээр хүний одоо амжилттай байх. За тэр байтугай бүр сууд бүтээл хийх энэ бүх зүйл ямар хүнээс ундран гарч ирдгүү гэхээр дотоод эрэгтэй эмэгтэй энерги буюу анима анимусын тэнцвэр яг тэнцвээд нэг зэг дээр оршиход хүний онгод орж буюу дотоод энерги нь гарч тэр одоо суут хэдэн зуун жилийн туршид ч гэсэн хизээч нэр хүнд нь ундахааргүй тэр агуу суут бүтээлийг ямар хүмүүсээс гардгүү гэхээр дотоод эрэгтэй эмэгтэй энергийн тэнцвэрээс гардаг юм а тий. За тэгээд баяр болж байгаа болохоор эрчүүдтэй гэж зөвлөхөд эхнэртэй заавал баярлуулаа те нэгж байна уу те 100 ширхэгч байна 99 ч байна уу хідэн ч хамаагүй сарнаа те нэг ширхэг сарнаа 99 сарнаа хоёрын ялгаа гэж бол байхгүй энерги ялгаа гэж байхгүй учраас одоо хайртай эмэгтэйтэй одоо ядаж тэ жилдээ нэг удаа болж байгаа эмэгтэйчүүдийн баяраар нь цэцэг өгч тэр гоё дотоод энергийг нь сэргээхийг хичээж агаарэ тэгээд гадуур ингээд явж хаад цэцэг бариад явж байгаа залуучууд үнэхээр гоё харагддаг, үнэхээр жингл харагддаг те хайртай эмэгтэйдээ зориулаад цаг зарцуулаад гоё байрлуулгаа сарнаа бариа явж байгаа эрэгтэй хүн үнэхээр гоё бас харагддаг гэж хэлмээр байна. Тэгээд эмэгтэйчүүд ч гэсэн те ингээ наана яах гэж одоо цэцэг авсан бэ гэсэн ч тэр хүний одоо ил ухамсар буюу далд ухамсар нь магадгүй багтаа хин нэгэн хүнээс юу сонсоод тийм үзэл бодолтон бэлдсэн ерөөсө хамаагүй зүгээр дотоод энергийн урсгаланд цэнэглэгдснээр буцаад эр хүнийхэн одоо тэр амжилтыг цэнэгэлж те эр хүнийхэн дараагийн амжилттай ажилдаа амжилттай орох эрчүүчийг нөхөж өгдөг юм шүү. Тэгэхээр амжилттай хүмүүсийг ер нь хараарай. Амжилттай явж байгаа гэр бүлийн одоо нөхрүүд бол үргэлж эхнэрээ баярлуулдаг. Тэгээ заавал мартаар гэхгүй төрсөн өдрөөр нь тэр хаяада гинт гэртээ цэцэг бариад орж ирдэг тийм гоё одоо жентэлтэй тэр одоо эхнэрийнхэн тэр дотоод одоо эмгтээлэг энергийг нь одоо сэргээж өгдөг ийм нөхрүүд бол аяндаа л ажил үйлсэн бүтэмжтэй үргэлж одоо тий дээгүр одоо цойлж явдаг залуучууд бол байдаг. За тэгээ бүсгүүчүүд маань ч гэсэн энэ зүйлийг сонсоод нөхрийгөө цэцэг бэлгэлэх юм бол маш гоё талархалтайгаар хүлээж авч тэр цэцгийг одоо байгаа үед нь өөрийнх нь дотоод энергийг нөхөгдөж байгааг мэдэрч гоё өнөрлж тэ таашаалыг авч бас ингэж хажуудаа байлгаарай гэж зөвлөмөр байна. За тэгээ бүгдэнд нь эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье.